дургу өрөдөх юм тий. Бүгд найрамдах социалист Вьетнам улс. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын шар хаднаас 3000 км-ийн зайтай байгаа зүгээр ингээ аж амьдрал нь шүү. Вьетнам залуу зүгээр л нэг капкейк ч юм уу хийж зарахын тулд хин нэгнээс чөлөө зөвшөөрөл авдаг. Зүгээр л гараад хийчихнэ. Түүнийг ямар нэгэн цагдаа эсвэл төрийн ямар нэгэн шат дамжлага гэж хэлж дарамталдаг. Вьетнам улсын социалист системтэй нэг намын тогтолцоотой бодлого шийдвэрээ зөвхөн нэг гар төвлөрүүлсэн чөлөөт эдийн засаг гэдэг ойлголт нь байхгүй, төр бүхнийг мэддэг, төр бүхнийг шийддэг гэдэг ойлголтоор асуудлыг хэмждэг улс орн хэдий ч гэсэн иргэн нь гудамжиндаа гараад хоол хийхэд тэр иргэнээс чөлөө зөвшөөрөл өгч шаарддаг. Тэр битгий хэл замын хажуугийн ургаан модонд ганцхан хадаас хадас тогтоогоод дээр нь тойл өлгөөд хажуу талд нэг унцар сандал тавиад өсчин ажил болчихж байгаа байхгүй. Гэтэл бид яаж вэ? Бүх зүйл нь чөлөө зөвшөөрөлтөд хүлээстэй. Ажил эрхлэхийн тулд тухайн ажлыг эрхлэхгүй байх нь амар юм байна гэмээр тийм олон гарын үсгтэй. Хамгийн наад захын жишээ нэхэд дэлгүүрээ барьчихад зөвшөөрлөн авч чадахгүй өнөөдрийг болтол дэлгүүрээ ажиллуулж чадахгүй байгаа иргэд бидний тул дэндүү олон байгааг боддоо.